За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ эсэлтийн ерөнхий шалгалтын математикийн 2023 оны А хуулбарын бодолтуудыг авч үзье. За эхний 8 бодлогыг өнөөдөр одоо авч үзье. Яагаад гэвэл эхний 8 бодлого маань 1 онооны бодлогууд байгаа. За 1-р бодлогыг харъя. Язгууртар 1 бүхэл 125-ны 64 гэсэн байна. За тэгэхээр 1 бүхэл гэдэг маань бүхэл хэсэгтэй бодлого байгаа байхгүй. Тэгэхээр бүхэл хэсэгтэй ер нь энгийн бодлогоос язгуур авахдаа заавал засагдах тодорхой болгож гаргадаг. За хэрхэн засагдах тодорхой болгох юм бол бүхэл хэсгээ хуваараар нь үржүүлээд нэмэх нь хүрт төрийн нэмдэг. Өөрөөр хэлбэл үгсүүл 1-ийг 125-аар үржүүлээд 64-ийг нэмээд хүрт төртэй тавих нэ. За ингэвэл хүрт төр нь 80-аас хуваар нь 120, 280-аас хуваар нь 225 болно. Тэгэхээр 289 маань бол 17-гийн квадрат, 228 бол 15-ийн квадрат байгаа. Тэгэхээр язгуураас 15-ны 17 гэх юм. За ингээд хариугаа аргууд дандаа бүхэл хэсэгтэй байгаа. Тэгэхээр энэ хүрт төр нь хуваараас их байна тий. Тэгэхээр 17-оос 15-ыг нэг удаа хасчих юм бол 1 бүхэл 15-ны 2 гарах нь. 2 үлдэх нь тий. За ингээд манай хариу A хариу байх нэ. За 2-р бодлого харъя. M гэсэн цэг байна. Хатгаан цэг байна. X нь 4, Y нь 3. Цэгээс OX тэнхлэг хүртэлх зайг олоорой гэсэн бодлого. За тэгвэл OX тэнхлэг хүртэлх зайг олно гэдэг чинь энэ цэгээс OX тэнхлэг хүртэл проект буулгаарай гэсэн үг байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? X тэнхлэг дээр нь буулгахдаа бол бусад тэнхлэгийн цэгүүд нь тэг болно. Тэгэхээр юу гэсэн үг вэ? X-ийн 4, Y-ийн тэг гэдэг цэг байна. OX тэнхлэгтэр 4 тэг гэсэн цэг болно тий. За тэгвэл одоо M B гэсэн хоёр цэгийн хоорондох зайг томыг олохдоо яаж болдгоо X-с нь X-ийг хасдаг, харгалзах X-с нь X-ийг хасдаг. За тэгэхээр хоёулаа 4-өөс 4-ийг хасаад квадрат сэдвээр нэвшүүлээд Y-ээс нь Y-ээс. Тэгэхээр 0-оос 3-ыг хасаад квадрат сэдвээр нэвшүүлэхээр тэгийн квадратын нь 9 болох нь. Тэгэхээр эндээс язгууртар 9 маань 3 гарах нэ. Тэгэхээр зай маань 3-таа тэнцүү буюу зөв хариулт маань D хариу байх нэ. За 3-р бодлого харъя. За зурагт өгсөн векторын эсрэг векторыг олоорой гэж. За тэгвэл эсрэг вектор гэдэг маань ямар тодорхойлолттой гэдэг бол уг анхны вектортэйгээ бол ижил урттай. Градус нь чиглэл нь 180 градусаар яах нь эсрэг чиглэлтэй байдаг. Тэгэхээр одоо анхны векторыг зөвмөр харъя л да. За анхны векторыг харах юм бол хэвтээ баруун чиглэлд 2 нэгж явсан байна. За 1 2 нэгж явсан моц босоогоор 1 нэгж явсан байна. За тэгэхээр одоо яг тэнцүү урттай гэсэн учраас энэ нэгжийн зөвлөлт бол хэвээрээ эсрэгээрээ 180 градусаар эсрэг тийш харахаар иймэрхүү вектор гарах нь шүү дээ. Тэгэхээр ингээд эсрэгээр нь вектор маань болоод чиглэл нь хэвээр явах юм чинь зүүн тийшээ эхлэлээс нь авахудаа зүүн тийшээ 2 нэгжээд доошоо 1 нэгжээр явна гэсэн. Тэгэхээр ийм вектор бол энэ ганц E вектор байна. E вектор байна. За чиглэл нь юу вэ? Харин энэ А вектор бол нөгөө нэг баруун тийшээ 2 доошоо 1 явсан байгаа байхгүй. Гэтэл манайх чинь бол баруун тийшээ 2 дээш босоогоор 1 гэсэн мэсэн тий. Тэгвэл эсрэгээр нь доошоо 1 зүүн тийшээ 2 гэж явах нь шүү эсрэг маань вектор маань. Тийм учраас манай хариу E вектор болох нэ. За ингэхээр манай зөв хариулт маань E хариулт маань болох нэ. За 4-р бодлого харъя юм уу? 4-р бодлого харъя. За 4-р бодлого нь А, Б олонлог өгсөн байна. 1 2 3 4 5 6 гэсэн юм дараалсан 6 тоо байна тий. Энэ тоон дид олонлогийн тоог олоорой гэж. За тэгвэл дид олонлог гэдэг маань тухайн олонлогийн элементүүдээс бүрддэг. Өөр олонлогийн элемент байхгүй байна шүү дээ. За тэгэнгүүт эхний А хариулт маань бол 4 байна. Манай олонлогт байна уу? Байна. 6 манай олонлогт байна. Тэг хууль нь манай А олонлогт байхгүй. Тэгэхээр манай А хариулт биш байх нь. За Б хариултаа харъя. 2 манай олонлогт байна. 4 манай олонлогт байна. 7 гэтэл энэ олонлогт маань их олонлогт маань байхгүй. Тэгэхээр манай хариу B биш. За C харъя. Манай олонлогт 1 байна уу? Байна. 4 байна уу? Байна. 6 байна уу? Байна. Тэгэхээр C бол манай дид олонлог мөн байна. Юмыг ажигддаг зөвмөр цаашаа хариултаа шалгая. За 6 D хариултын 6 байна. 7 манай дэлгэнэлт байх. D манай хариу биш те. E маань 1 2 мөн боловч 1.5 гэсэн бутархай тоо байхгүй. Тэгэхээр E хариулт биш байх нь. Тэгэхээр манай хариулт ганцхан C хариулт маань зөв дид олонлог маань бол таарах нэ. За 5-р бодлого харъя. За 3 дээр нэмэх нь E гэдгийг гадраа квадратыг олоорой гэсэн. За тэгэхээр комплекс тоо байна.
За комплексдоо маань зэрэг гэдэг маань үржүүлэхтэй ялгаа байхгүй. Юу гэсэн 3-1-ний 3-1-ний игээр үржүүлэх гэсэн. За комплексдоо үржихдээ бол томьёогоор үржүүлнэ. Эсвэл яг хаалттай задлж юм шиг үржүүлж болно. 3-ыг 3-аар үржүүллээ. И-г 3-аар үржүүлээ 3-ыг. 3-ыг игээр үржүүлээ 3-ыг. И-г игээр үржүүлээ квадрат. За тэгэхээр комплексдоо нэр хамгийн анхны нөхцөл болох маань и квадрат маань хасхныг байдаг. Өөрөөр хэлбэл квадрат нь хасхныг байдаг тэр тоо хуурмаг тоог нэрж нэрлэе гэж юм уу. Тэгэхээр и квадрат маань хасхныг байна. За эндээс 3-3-ийн 9 дээр нэмэх нь 3 идэр 3 нэмэх нь 6-ийн. Тэгээ и квадрат маань хасхныг болчих хасхныг болно. За тэгэхээр 9-өөс 1-ийг хаслаа 8 дээр нэмэх нь 6i гэсэн комплекстэй гарч байна. Тэгэхээр эндээс зөв хариу маань B хариу маань яах вэ? Зөв байх нэ. За дараагийн бодлого 6 гарыг. X санамсгүй өсгчийн магадлалын тархалтын хүснэгт яасан өгсөн байна. Эндээс А болоорой гэж. Тэгэхээр X нь 1 2 3 гэсэн утгатай X 1 дээр бол 3-1 магадлалтай 2 дээр 6-1 магадлалтай 3 дээр А магадлалтай. За эндээс харангуут бүх магадлал маань нэгтэд хэзээ. Бүх магадлалын нийлбэр нэгтэд хэзээ. Тэгэхээр юу гэсэн 3-1 дээр 6-1 нэмээ А-г нэмэхэд нэгтэд хэзээ байх нэ. За эндээс цөмөр А-гаа олъё. За 3-1 дээр 6-1 нэмэхээр ижил хуваар энд 3-1 дээр 2-ыг өнгөт 6-ны 3 дээр нэмэх нь А1 А нь тэнцвэрийг болчихно. За 3 энэ 6-ны 3 адилтгалын хойш оруулчих. Тэгэх юм бол 1-ээс хасах 6-ны 3 болох нь. Эндээс А маань 6-ны 3 болох нь. Тэгэхээр мэдээж хэрэг 3. Тэгэх юм бол А маань 2-ны 1 гэсэн хариу буюу D хариу маань зөв хариу гарах нэ. За 7 дугаар бодлогыг харъя. За 90 тэнцүү 2x-ээс хасах нь 1 гэсэн функцийн өсөх завсрыг олоорой гэсэн. За тэгэхээр функцийн өсөх буурах завсрыг олохдоо функц болгоноос хамаарат янз бүрээр олж болно. Ерөнхий арга нь бол уламжлалдаг. Гэхдээ би энд налалтаар нь олъё. Яагаад гэвэл энэ маань нэг шулуун байна. X-ийн зэрэг маань 1 байгаа юм тийм. Тэгэхээр шулуун маань налалтаас хамаараа янз бүр байдаг тийм. За тэгэхээр шулууны налалт нь 2 байна. X-ийн өмнөх тоогоо авдаг тийм. X-ийн өмнөх тоогоо. За тэгэхээр энэ 2 байгаа юм чинь шулуун маань налалт нь эерэг байгаа учраас дандаа өсдөг функц гэж ойлгох. Хэрвээ налалт нь асах байх юм бол буурдаг функц гэдэг. Тэгэхээр шулуун маань нэг боловсон нэг бол буурдаг гэсэн юм л эсвэл тогтмол гэсэн юм 3 хэлбэртэй байдаг. Гэтэл налалт маань 2 байгаа юм чинь дандаа эерэг налалттай буюу бүх завсарт өснөө. За тэгэхээр бүх завсарт өснө гэхээр энэ шулууны маань энэ тодорхой завсрууд маань бүгд биш байх нь. Бүх тоон шулуун буюу хасах хязгааргүйс нэмэх хязгааргүй бол бүх завсар тоон шулуун болно. Тэгэхээр эндээс манай зөв хариу маань Е бол таарах нэ. За дараагийн бодлого авч үзье. 8 дугаар бодлого авч үзье. AB диаметр ус минь тойргийн диаметр. Тэгэхээр энэ тойрогт ABC гэсэн юм гурвалж байх нь. ABC гурвалжны BAC энэ өрөө өнцөг маань 58 градус гэж. Тэгвэл өнцөг ABC-г болгож. Тэгэхээр ABC гэхээр энэ саарл гурвалжны өнцөг болох юм байна. За эндээс харангууд AB маань диаметр учраас энэ AOB өнцөг буюу яг энэ маань ингээд диаметр чинь 180 градусаар байна. Тэгэхээр энэ диаметр маань 180 градус хамж төв өнцөг маань 180 градус хамж тулсан өнцөг нь түүний хагастай өнцөг. Тэгэхээр диаметр тулсан өнцөг маань 90 градус боллоо. 90 градус болох. Тэгэхээр энэ С орой өнцөг 90 градус хамж. Тэгэхээр энэ гурван шин дотоод өнцгийн нийлбэр 180 байдаг. Тэгэхээр 180 тэнцүү 58 дээр 90 нэмээд дахиад өнцөг бидний олох гээд байгаа ABC өнцгийн нийлбэр болох нэ. За тэгэхээр эрдээ 158 нэмэхээр чинь 148 болох нь тийм. Тэгэхээр энд адилтгалын уршаа оруулаад хасах юм бол 180-аас 148-ыг хасангууд бидний олох гэж байгаа өнцөг маань 32 градус гарах нь. Тэгэхээр эндээс манай хариу C хариу байх нэ. За ингээд дараагийн 7 хоногт багш нь 2022-23 оныхоо 2 онооны бодлогын бодлогыг оруулна. Энэ эхний 8 бодлогод дуурайгаад Б бариадын бодлогуудыг та бүхэн бодоод үзээрэй.